In Mongolia's far eastern steppe lies Ganga Lake, a vital sanctuary for migratory and resident birds. Each spring, its waters awaken with life, swans and countless species pausing here before their long journeys south. For the local community, their return is a cherished event. Among them is Tamira, a herder who grew up beside the lake. Her days are filled with tending goats and livestock, yet her heart often turns to the skies. What began as quiet bird watching has grown into a hobby. Энэ шууг ингээд сонирхох хэрэгцээ одоо надад бол их хэрэгцээ байгаадсан анх нь бол одоо тэгээ сүүлдээ нөгөө малаа дагаад өчнөө олон жил ингээд маллаад яваад ирэхээр нөгөөх маань бас хобби болоод эхэлсэн. Би Дарин сумын 2 дугаар багийн малчин Чулуунбаатарын Тамира гэж хүн байгаамаа. Одоо Монгол нүүдэл ахуйгаа бас дээдлэг үндэж авдаг залуу малчтын төлөөлөл. Миний хувьд бол бас мал маллахынхаа хажуугаар бас байгаль цаг ууртайгаа монголчууд маань бас анханасаа уялдаа холбоотой ирсэн нүүдэлчин ард түмэн байгаа. Тэгэхээр одоо зайлшгүй байгалаа судлах одоо нөгөө ан амьтад шуудаа судлах бас шаардлага бол гардаг. Одоо шуудын хувьд гэх юм бол цаг агаарыг бас их айгүй сайн мэдэрдэг. Учираас шуудыг бас ажиглах нь бас малчтад их даваа талтай байдаг. Олноороо бөөгнөрөөд ч юм уу одоо тэгээд цуглараад шаагилдаад байх юм бол одоо тэнгэр мухаар нь ч гэж үздэг юм уу. Ер нь бол шууд бол бас нэлээд бас зүүнтэй. Now Tamira volunteers at a local bird ringing station, learning from an ornithologist and steadily gaining confidence in identifying species. Яг хүмүүс ягаад шуунд татагддаг вэ гэхээр гэрээсээ гараад ан амтан байгаллаа хамгийн ойрхон байдаг шуу байдаг байхгүй. Ягаад тэгэхээр хөгтөө амтнаас илүү шууд нь илүү олон тоотой, илүү олон зүйлтэй ингээ эргэн тойронд ойрхон байдаг. Тийм учраас хүмүүс ингээ хамгийн ойрхон амтны харахын тулд шуу болоод хуурждаг. Миний хувьд яг тэгж татагдчихсан байхгүй. За намайг Сүхбаатарын төвшин төсөгдөг шуу судлаачаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байгаа юм байна. Нутгийн малчид маш сонирхож бид нар хийж байгаа ажил танилцдаг. Шувуу хэрхэн яаж барьж байна, хэрхэн бөгжилж байна, хэрхэн тодорхойлж байна, хэрхэн одоо буцаагаад байгальд нь тавьж байна, хэрхэн одоо шувуутай аюулгүй, шуунтай халгуугаар харьцаж байна гэдгийг бүгдийг маш их сонирхож хүлээж авдаг. Энэ ч хүрээсээ бид нар зөрүүлээд малчтай шууны талаар түүний хүрээлэн буй орчин, амьдрах орчин, хэрхэн хамгаах талаараас мэдээлэл өгж харилцан ярианд өрнөлдөг. Энэ хүрээндээ бол тухайн одоо судалгааны суурин орчмын хүмүүс малчид хүмүүс маань шууны талаар мэдээдгүй мэдлэгтэй болж үлддэг. Bird watching is one of the fastest growing outdoor activities worldwide, often described as a form of citizen science. It brings together millions of people across continents, from casual park goers to dedicated travelers and professional ornithologists. Still new to the Mongolian countryside, the hobby is warmly welcomed by local communities eager to embrace the enthusiasts. Манай Дарин суманд маань одоо энэ шууг ажиглах, шуу сонирхдаг хүмүүсийг бас хөрөлцөн ирж олон төрлийн одоо энэ бас төрөл зүйлийн шуудыг ажиглаж за манай одоо энэ Дарин суманд бас шууг одоо ажиглах сонирхолтой энэ малчид иргэдтэй бас хамтарч туршлага солилцож за хоорондоо харилцаа холбоогоо одоо зузаатгах энэ боломж байдаг бол бас сумор нутагтаа бас урьж байна. За ганга дээр маань бас одоо дэлхийн бас нэн ховор шууд бас сүүлийн жилүүдэд их ажиглагдах болсон. Тэрж утгаараа бас дэлхийн шуу ажиглагчид болон Монголын шуу ажиглагчдад одоо бас шуудыг ажиглах бас таатай цэгүүд юм бас нэг байгаа. Гангаар маань. Through a bird-watching app, she tries to connect with enthusiasts around the world and is willing to host visitors who wish to see Ganga Lake's avian wonders. Дэлхий дээр байгаа одоо орон орны шуу сонирхох тийм хоббитэй одоо тийм шуу судлаач
хүмүүстэй бас харилцан туршлах солилцоог маш их хүсдэг. Нутгийн иргэдийн одоо шувуу ажиллах чадварыг хөгжүүлэхийн тулд мэдээж мэрэгжлийн шувуу судлаачтай, мэрэгжлийн шувуу ажиллагч хүмүүстэй хамтран ажиллах хэрэгтэй. Though few in her community share this pursuit, Tamira hopes her example will inspire others to join in protecting and celebrating the life that thrives here. From the quiet shores of Ganga Lake, her journey shows how a single passion can bridge people, cultures, and the natural world.